хэвлэлийн газрын хүүхдийн номын жангар редакц сүүлийн одоо 10 гаруй жил хүүхдийн оюун санаа тийм ээ бүтээлч байдлыг илэрхийлэхээр одоо нийтдээ 500 гаруй ном хийсэн байна. Тэгэхээр өнгөрсөн сүүлийн 6 жилийн орчимд бол зуны номын өдрүүдэд хүүхдийг 100 ямархуу ном уншуулж тийм ээ яаж хөгжлийн өмчт дэмжих ёстой вэ гэдэг тал дээр бас нэлээдгүй бас ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо Монсуудар хэвлэлийн газрын зүгээс зохион байгуулж байгаа зуны номын өдрүүдээр бид нар бас өнөөдөр номоо сонгоод байж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол ээж аавуудын хувьд хүүхдийн зуны амралт гэдэг бол тийм ээ магадгүй эрх дураараа тоглож наадах ийм үе байхаа гэдэг өнхий ойлголт бас байж магадгүй маа. Тийм учраас тарих гэдэг бол амардаг хэрэгтэй юм биш. Харин илүү ачаалж явах тусмаа тэр амарч хөгжиж ургаж яадаг хэрэгтэй тийм ээ. Тэр дундаа одоо хүүхдийн өсвөр нас гэдэг бол маш гоё тийм одоо хөрс шороон дээрээс ургаж өндийж байгаа хамгийн одоо үзэсгэлэнтэй гайхамшигтай одоо энэ цэцэг тийм ээ 100 удаа болж очиж би цэцэгтэй зөөрлөж байна л да. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийн бүтээлч байдлын талаар өнөөдөр чивтээр ярихаар номуудаа бэлдээд байж байгаа. Тэгээ одоо өөр өвчин зүгээс бас ямар номнуудыг танилцуулъя гэж бодож байна. За, зуныг номтой өнгөрүүлье гэдэг одоо манай Монсуудар хэвлэлийн газраас гаргасан хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн дугаараараа Төрөх бит хоёр одоо хүүхдийн бүтээлч сэтгүүг хөгжүүлэхэд ямар номууд хэрэгтэй вэ гэсэн тийм бүтээлч номууд мөн дээр нь одоо Монголд одоо ер нь танил болоод одоо тийм уншигчдад танил болоод төлөөлөн удаагүй байгаа. Гэхдээ маш их одоо өөр нөлөөтэй юм хүүхдийн одоо номын одоо нэг чиглэл хайлтын ном гэсэн одоо энэ номууд тэгээд мөн одоо манагаас гарсан энийг харуулад 365 өдөр гээд манай 365 үдэшгээд бас үлгэрийн ном байдаг. Тэр үлгэрийн номынхоо одоо дараагийн одоо цуврал энэ бол танин мэдхийн одоо хүүхдийн одоо танин мэдхийг тэмцсэн одоо маш бүтээлч ном байгаа. Эдгээр номуудыг одоо танилцуулахаар. Тэгэхээр зөв би бол юуны өмнө хүүхдийн бүтээлч сэтгэлгээ гэдэг одоо юу вэ гэдэг талаар бас жоохон хэлчмээр санагдаж байгаа. Өнөөдөр ингээд цэцэрлэгийн багшийн заасан одоо тэрний дагуу яг дасгал даалгаврын хийчихэл юм болвол ээж аавынхаа өв соёл уламжлалаар загсан хэлсэн үгийг сурчих чэжилчих юм бол хүүхдийн бүтээлч байдал сэргиждэг гэсэн үг шил Хүүхдийн бүтээлч байдал гэдэг бол цааш аливаа асуудал дээрээс ургаж илүү цааш нь фантазлж бодсон тэрийг оролдолгоо тийм ээ тэрийг оролдсон хийх гэж одоо чармайсан сэтгэл зүрх тийм ээ эндээс бол хүүхдийн бүтээл сэтгэл гэлэрдэг зөвхөн зургийн хувьд хар зураасаар хүрээнд дотор байгаа буддаг номыг будснаар хүүхдийн бүтээл сэтгэлээ хөгжинө гэж байхгүй зөвхөн ээж аавынхаа тийм ээ ёс жанжлаа хэлсэн үгэнд орсноороо тэр хүүхэд сайн хүүхэд болдгоо тэгэхээр хүүхдийн хөгжил хүүхдийн хүмүүжил тийм ээ хүүхдийн бүтээл сэтгэлгээ гэдэг зүйл юу байхыг бол ээж аавын оролцоо хамгийн одоо эргэн тойронд байгаа жижиг зүйлсээс хүртэл ахуулаад тэр хүүхдэд цаашд ургуулсан бодох тэр боломжийг олгох асуудал гэж бодож байгаа. Энийг бол бүтээл сэтгэлгээ гэж хэлж байна. Тэгэхээр зөв би энэ номон дээрээс бас тайлбарлаад хэлчихмээр. Энэ одоо шинжлэх ухааны лаборатори гэж байна. Энэ бол одоо ер нь ажилласан хүүхдэд бол хамгийн их таалагдсан ном. Гэхдээ ажиллаагүй тийм ээ шинжлэх ухаан, лаборатори, ухаан, шинжлэх иймэрхүү үгнүүд орчхоор заасан энэ өстой манай хөд болоогүй, манай охинд болоогүй. Энэ бол одоо ер нь сургуульд ороод багшийн заах ажил гэж залхуурж байгаа бол энэ бол хүүхдэд анхаараагүй байгааг нэг илрэл ээж болох байх гэж байна. Тэгэхээр зэрэг нь магадгүй камер наашин татаад харуулчих юм бол би нэг энгийн зүйлсүүдийг за чинь одоо миний сүхсэн энэ хуудас бол цамхагт караныг хэрхэн хийх вэ гэдэг хуудас байж байна тийм ээ. Энэ бол зүгээр ердөө энэ тэнд байж идэг цаасан хайрцаг гар доорх материал ундааны лаз цаасан аяг тийм ээ. Скотч иймхэн зүйлүүдээр хүүхэд энэ зүйлүүдийг хийж цааш нь бодож энэ зүйлүүдтэй танин мэдж тодорхой байгаа жоохон энэ хэсгүүд дээр ерөнхий одоо мэдээллийг авч тодорхой цагт нь тийм ээ хүнд хөнгөн гэх мэт энэ төвшнүүдээр ингэж ажиллаж ийм креатив зуны өдрүүдийг бий болгоно. Тэгэхээр зэрэг ягаад энэ номыг би онцолж яах гэхээр зэрэг магадгүй сүүлийн 2 жил бол энэ корона гэдэг энэ аюулт өвчнөд монголчууд нүүр тулж байна, дэлхийн нийт нүүр тулж байна. Тэгэхээр зэрэг энэ тул ингэж өвчнөд байх хугацаа бол одоо хамаагүй явж тийм ээ чадахгүй байна. Гэртээ лагер туслангийн байшин юу байдгийг тийм ээ ойр зур хөдөө гарахтаа маш гарын дор жижиг зүйлсүүдээр хүүхдтэйгээ хамт ажиллах энэ боломжийг олгосон. Энэ бол амьдралын шинэ маяг болно шүү дээ. Тэгэл 3-4 мянган км газар тойрч тавих биш. Магадгүй ойрхон лагер дээр байгаа бол зуны юм бүтээлч өдрүүдийг зуны номын өдөр хүүхдүүдтэй бүтээлч байгаасаа гэж уриалгын дагуу би энэ номыг онцолсон. Мөн эн чинь мэдээж насны онцлогтой байж тараа л да. Энэ бол одоо 5-аас дээш насны хүүхдүүдтэй илүү ээж аваад ажиллах бол жишээлбэл энэ бол 3 настай хүүхдээ. Цэцэрлэгийн насны хүүхдээ. Бүтээл цэцэрлэг. Энэ дээр бол одоо магадгүй их орны тухай текстүүд
одоо дэлхийн сор усан гайхамшигт хүмүүсийн тухай түүхүүд тийм ээ. Тэгээ өдөр тутмын ахуйн хэрэглээний жижигхэн ажил тийм ээ хамтдаа аягуугаа хог шүртгээс ахуулаад хувцас аявих эмгэгцээс ахуулаад энэ бол энэ номонд байж байгаа. За мөн одоо чиний яриаг тасцсан дуучлаарай. Би насны хувьд ингээ ярьж байгаа учраас за энэ номыг бол одоо би бол бүр ярих маш их дуртай. Анх удах зурх ном гэж байж байгаа. Энэ ном дээр би бүтээл сэтгэлгээг илэрхийлэх ганцхан даалгаврын тухай би ярив. Жишээлбэл энэ зурган дээр энэ алим гэд байж байна. Тийм ээ. За алим будаарай гэх юм бол магадгүй томчууд яг ингээ хардаг ногоо өнгөөрөө, улаан өнгөөрөө будчин тийм ээ. Тэгэд энэ дасгалын саяны тэр алимныг амтыг бодож байгаад будаарай гэхэр зэрэг хүүхэд янз янзын өнгөөр буддаг. Энэ бол амтыг төсөөлж будж байгаа эм сэтгэлийн энэ процесс багхгүй. Тэгээ энэ нь нэр алим ямар амттай вүлээ? Амдаа амтагтлаа. Тэгэд амтагдсан ширээн дээр байгаа гарт байгаа тэр харандаануудаасаа сонгоод алим бол ийм амттай гэдэг дурын өнгөөрөө будна гэдэг бол энэ бүтээл сэтгэл. Тэгэхээр зэрэг энэ цуврал маань нэлээд орсон байгаа учраас ер нь бол зургийг дагаж зураараа, адилхан зураараа гэхээс илүүтэй цааш ямар ургах боломжтой, тий цааш төсөөлөн бодох боломжтой тэр зургуудыг будаараа гэх юм бол энэ бүтээл сэтгэлгээ гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол миний танилцуулах номууд эдгээр байж байна. Тэгээд магадгүй бол цааш жоохон кейстэй яхийг хичээ. За. Тэгээд бас дараагийн танилцуулах ном маань одоо энэ хайлтын ном гэдэг ном байгаа. Энэ бол дөрвөн улирал гэдэг цуврал ном байгаа. Хавар, зун, намар, өвөл гэх мэт. Тэгээд дөрвөн улирлын турш одоо Улаанбаатар хотод болж байгаа хүмүүсийн амьдрал те аж ахуй, үйл явдал, ан амьтад гэд маш олон одоо энэ Улаанбаатар яаж ингэж нийгэм амьдрэх юм бэ гэдэг хүмүүс юу нь яаж амьдрэх вэ гэсэн тухай юу Улаанбаатарын тухай ном байгаа. Энэ тэгээд хамгийн гол нь хайлтын ном гэдэг нь ямар ч текст байхгүй ном. Тэг хүмүүс бас гайхдаг л та яагаад текст хүн бэ те хүүхдээ ярьж өгмөр байна, уншиж өгмөр байна. Энийг яаж унших вэ гэдэг дээр маш их гайхдаг. Тэгээд энэ тал дээр зөвлөгөө өгөхөд одоо жишээ нь энэ дээр гарч байгаа бүх дөрвүүд одоо энэ дээр байгаа одоо 3 дахиа байгаа. Энэ 3 дахиа хүртэл одоо дүр гэсэн үг. Ямар нэгэн үйл явдалтай, зоригтой дараагийн нүүрэн дээр энэ 3 дахиаг энэ нүүрнээс одоо хайж олж болно. Хаана байна вэ гэх мэт те. Энд юм. Гэтэл энэ өвгөн гараад ирж байна. Энэ өвөө яг ямар өвөө вэ? Тэнгүүт өмнөх нүүрлүгээ ахиж эргүүлнэ. Өмнөх нүүрэн дээр одоо энэ дахианы эзэн тий дахиануудаа зүхтах үед дараас нь одоо хөөж одоо буцааж авахын тулд хот руу орсон байгаа. Тэгээд дараа нь одоо жишээ нь энэ хэрэг байдаг. Би одоо хамгийн энгийн хамгийн жижиг дөрүүдээс нь одоо ярьж байна. Гэтэл одоо энэ хэрэг хүртэл одоо дараагийн нүүрэн дээр гарна. Одоо энд явж гин гэдэг ч юм уу те. Гих мэтчлэн одоо энэ ном нь одоо маш одоо өргөн хүрээний сэдвийг багтаасан. Дээрэс нь одоо хүүхэд одоо энэ ном маань маш цөөхөн хуудастай. Гэхдээ маш удаан хэрэглэнэ. Яагаад гэхээр дүр болгон дээр ярилцах боломжтой, дүр болгон дээр одоо төсөөлөн бодох боломжтой тий. Дүр болгон дээр одоо түүх зохиож ярих боломжтой гэх мэтчлэн. Мөн дээрэс нь одоо энэ хавар дээр гарч байгаа дөрүүд нь одоо энэ дараагийн ном болох одоо энэ 100 гэдэг ном дээр нь одоо үргэлжлүүлж гарна. Дээрэс нь шин дөрүүд гарч ирнэ. Тэ одоо жишээ нь хавар одоо нэг барилгын ажил эхэлж исэн бол намар гэдэг номон дээр нь одоо тэр барилга нь одоо дуусаад сургууль болоод одоо хичээл орж байгаа гэх мэтчлэн ингээд энэ ном маань өөрөө бүтэн жилийн одоо турш хүүхдүүдийн насны үед бас хэлж өгвөл зүгээр бах тий. Энэ одоо 3-аас дээш насны ер нь бол сургуулийн одоо өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ер нь. Гэхдээ хайлтын ном гэдэг маань одоо ганц хүүхдүүд гэлтгүү одоо томчууд хүртэл дуртай байдаг. Сая номын худалдаа гарчин зүгээр томчууд ирээд асуугаад
Одоо манай томчуудаа эхлээд нөгөө нэг сайн тайлбарлаж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болох нөгөө нэг шууд номын дэлгүүр дээр ч юм уу хараад энэ зүгээр л зураг байна тий. Зүгээр зурагтай ном байл гэдэг буруу ойлгохтаас болоод сайн ойлгоогүй. Харин одоо номын сая үндэсний номын баяраар бол яг ингээд манай редакцийн ажилтнууд ажиллаад редакторууд тий ном бүтээсэн хүмүүст нь ажиллаад худалдаа өгч нартай зөвлөгөө өгөөд энэ номыг ингэж хэрэгэлдэг юм аа тий энэ номын гол утга учир нь ийм байдаг юм аа хүүхдэд ийм хэрэгтэй гэх мэтлэн ингээд маш сайн дэлгэрэнгүй тайлбарлангуут одоо эцэгчүүд ойлгож байгаа юм л та хөөх ийм ном байна ингэж хэрэглэх ёстой юм байна гэдэг ч гэх мэтлэн одоо жишээ нэг сонирхолтой зүйл дуртахад одоо жишээ нь энд бидний энэ сайн мэдэх талбай хажууд ном зардаг ах байна гэдэг ч юм уу те бидний мэдэх дөрүүд бас энэ ном дээр гардаг олонний танил дөрүүд. Тэгэхээр зэрэг одоо яагаад энэ зуны бүтээлч өдрүүд байх вэ гэхээр зэрэг хайлтын ном орсон шалтгаан болвол бүтээлч гэхээр зэрэг хийгээл зураал тийм ээ ингээд ах зүйл биш. Бүтээлч одоо монголчуудын нэг хийж чаддгүй зүйл бол бүтээлч асуудал дээр ярилцах асуудал бол бүтээлч зүйл мөн үү? Ярилцах. Хүүхдтэйгээ ярилцах бол асар их бүтээлч зүйл байхгүй юу? Тэгээд ярилцах үүтгэл бас болж байгаа. Энэ хотод амьдардаг те миний иргэн тойрон бидний иргэн тойрон яаж ингэж юм механизм том иргэдэг юм бэ те энд манай хажуу талын хөрш маань ингэдэг те манай ах トゥ хамаатан садан маань ингэдэг намар болоход ингэн гэсэн энэ тухай ярихад хүүхдэд ингэж юм нийгмийн тухай ойлголтууд бий болно. Энэ бол ярилцах бүтээл сэтгэлгээ юм гэж дүгнэж байгаа юм шүү дээ. Сэтгэлгээ гэдэг ойлголтын дээр одоо хийх үйлдэх те дээрэс нь одоо бодох гэдэг маань бас маш чухал бүтээлч зүйл тийм хүүхдийн хувьд бол тий бодох хэрэгцүүлнэ гэдэг чинь өөрөө тэр хүүхдийн одоо ирээдүйн танин мэдхийг дэмжиж гин яагаад гэсэн асуултууд үүсдэг одоо тархиных нь хөгжил нь үлдэлүү одоо төрсөн тий гэх мэт. Тэгэхээр зөв тэр ярилцах бол одоо маш их чухал зүйл байж байгаа. За тэгэхээр зөв би бас ер нь бол одоо буддаг номын хувьд бол би бас дахиад жоохон тайлбар хэлчмээр санагдаж байна. Хүүхдийн одоо бүтээлч үеийн тухайд яг одоо гараараа хийдэг үйлдлийн тухайд гэсэн үг шүү дээ. Мэдээж зураг бодох хоёр хүртэл хоорондоо асар их ялгаатай. Насны хувьд ч ялгаатай. Тэгэнгүүт л одоо гүйцэд зурах гэж нэг үйл байгаа. Альва асуудлыг нэг хэсгийг зураад өгчвөл хүүхэд цааш нь гүйцэж зурна гэсэн үг. Энэ өөрөө танин мэдгүй бас нэг ач холбогдолтой зүйл л дээ. Жишээлбэл энийг би өөрөө ингэж зурсан байхгүй юу? Үхрийн толгой зураадангүүт хүүхэд үхрийн биеийг зурсан гэдэг ч юм уу. Ингээд хамтдаа ярилцаад хийхээр зэрэг нөгөө нэг амьтны тухай танин мэдгүй асуудлууд нэлээ яригдчих. Энд чинь зөвхөн амьтан гэлтг одоо асар олон зүйлүүд бий л дээ. Жишээлбэл энэ дээр тасалгааны цэцгийн тухай, миний дуртай цэцгүүд гэдэг хүүхэд цааш нь ургуулж бодоод зурна гэсэн. Энэ үйлийг бол одоо нүг гүйцэд зурах үйлдэл гэж байна. За зурд сурах гэж дахиад нэг өөр байгаа. Гүйцэд зурхаас гадна зурд сурах гэдэг үйл. Энэ яадаг вэ гэхээр зэрэг жишээлбэл магадгүй одоо чи хоёр ийм сайхан задгаа талбай дээр ойд сууж штэ тийм ээ. За тэгвэл зөвхөн навчны тухай, навч эхлээд бөөрнкийг зураад дараа нь хагас тэр бөөрнкийгөө жоохон засаад тийм ээ янз янзын хэлбэртэй болгоод энэ нүрэн дээр чи одоо усан будгаар зурж болно. Гэтэ энэ дараалалаар зурвал чамд илүү амар байх болно гэсэн үг. Энэ бол зурд сурах хэсэг. За тэгэнгүүтлээ насны хувьд жоохон дээшээ ахаад ирэнгүүтэл одоо будаж эхэлнэ. Тодорхой зүйлсүүдийг гэхдээ будахтаа учир замбраагүй зөвхөн хар хүрээнд будна гэсэн үг биш шүү дээ. Энэ яадаг вэ гэхээр зэрэг илүү нөгөө нэг бодож анализ хийхэд одоо хүүхд бодоод альва зүйлийн тухай бодоод тэрийг боловсруулж тэрийг илэрхийлнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт л энийг юун дээр илүү үр дүнтэй вэ гэхээр зэрэг энэ одоо магадгүй ээж аваад зөндөө л одоо манай монголчууд чинь хамаагүй л сайхан ээж аав хамаатан садан ингээд их орон даяараа байж ин тарах нутаглж чинь тийм ээ. Магадгүй энэ зуны өдрүүдээр иш тишээ явахдаа малчин ах уу соёлоо танилцуулъя гэвэл тийм ээ. Магадгүй энэ ном илүү тусалах байх. Бид нар чи учир зүггүй ингээл дахиад нэг айлд очиол тэгэл нэг хонжинжуул тийм ээ. Нэг уул хангайдаа гарна марна гэдэг хүүхдтэй юу анзаардаг. Магадгүй явж чадахгүй бол энэ ном бас тусалж магадгүй. Ягаад гэвэл энэ бол өөрөө юм түүхтэй хотоос гараад аялаад зам таарлцсан зүйлс шүн айлд очсон маргааш өглөө үеэлүүдтэйгээ уулзсан айлыгч үнээс аасан аав маань унаг татсан гэдэг юм уу тий. Үеэл найзууд нь усанд яваад ирж байгаа тухай, гүү сааж дээл ойж байгаа тухай, голын ирэг дээр тоглож байгаа тухай бүхэл бүтэн зуны туршид хүүхэд юу хийж болдгоо тэрийг бас тэмдэглэлийн дэвтэр шиг будаж анализ хийж магадгүй аав маань ийм дээл үнссэн авгах маань нагцэгч маань юу гэдгийг тийм ээ эднэрийга тийм дээлтэй байсан гэж зураад тийм ямаа хонь адуу
таван гушуу мал маань те аргалд явхад юу тохиолдсон бэлээ тэрний тухай эрвээхийн тухай гэх мэтэр энэ дээр бол энийг зорж байна. Гэх мэтэр хүүхдэд ном гэдэг бол зайлшгүй том үний оролцоотой амилдаг зүйл. Тэгээд одоо энэ буддаг номуудын бас нэг онцлог маань одоо манаас гарсан зурж буддаг тий олон төрлийн үүрэгтэй номууд байгаа. Энэ номуудын бас нэг гол онцлог гэх юм бол ямар нэгэн байдлаар сая түрүү хэллээ. Яг тийм яг энэ зургийг энэ өнгөөр будаарай, улаан өнгөөр будаарай, энэний ногооноор будаарай гэх мэтлэн тийм заавар зөвлөгөө байхгүй. Яг уу зарим номууд нь зүгээр зургийн зарим хэсгийн өнгөтэй, зарим нь болохоор үгүйс ямар ч тийм өнгөгүй байгаа. Энэ нь юу гэж нэхэр хэрвээ хажууд нь одоо жишээ нь яг загвар тавьдаг. Яг загвар тавьчих юм бол хүүхэд өөрийнхөө яг тэр загвараар зурдаг тий. Дараагийн цааш нь ургаж будаж чадахгүй юм шүү дээ. Тэгэхээр энэ нуудынхаа боддог ном байж болох ч гэсэн бүтээлч ном байж чадахгүй. Тийм болохоор манай энэ номууд маань яг тийм бүтээлч байдлаар хүүхдтэйг өөрөө одоо жишээ нь улаан өнгийн цэцгийг ногооноор будчих болно шүү дээ тий. Гэх мэтлэн ийм сонголт боломжийг өгсөн тийм номууд байна. Тэгэхээр зөв магадгүй зөвхөн энэ номуудтай ажил гэж байгаа ш. Би бас магадгүй илүү ээж аавыг хүүхдүүдтэйгээ цуг ойд яваад сайхан тийм ээ цэцгсийг тухай яриа цэцгсийг зуруулаад будуулаад тэрний тухай илүү ярилцвал чинь айгүй гой дурсамж болно тий. Тэгээд бас айгүй гой тэр хүүхдэд өгж байгаа хайр болно да. Тэгээд ямар ч байсан чи тэр яриа бас энэ хүрээд өндөрлөе. Ягаад тэгэхээр зэрэг бас нэлээд айжуулсан байна. Энэ зуны өдөр налгар өдрүүд дөнгөж 6 сар эхэлж байна. Тэгээд одоо 8 сар гартал бол айгүй гоё өдрүүд үргэлжлэн тэгээд бас зуныг бас номтой өнгөрөөгөөсэй гэж үзэгчдээсээ хүсэж байна. За тэгээд одоо уншигчид маань үнийг үзэж байгаа үзэгчид маань одоо энэ зуныг бас хүүхдүүдтэйгээ тий бас дээр нь номтойгоо хамт өнгөрүүлээрэ хүүхдүүдтэй зориулж ном уншиж хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч мэдээж хөл хорой байхгүй бол тий хүүхдүүдтэй илүү их цаг гаргаж урд урдынхаасаа илүү за хөл хорионд орж юмаа байхыг уриалдаг тийм ээ зүйлийг ашиглаад хүүхдүүдтэй илүү танин мэдэрээ тэгж бас уриалмаар байна. За тэгээд дуныг номтой өнгөрүүлцгээе баярлаа.